Мах хэрэглэснээс үүдэх зарим өвчин халдварууд, ламбурхан өвчин, эзний халдвар, эзний хурц халдвар, шүүний ханиад, галзуу үхрийн өвчин, гахаан халдварт өвчин, шивэг чорхойн өвчин, далайн дуун хисанаас үүдэх өвчин, таталтын өмнөх байдал, кампилобактерийн халдвар, мах эцнээс үүдэх зарим хохирлууд, зүрхний өвчин. Дэлхийд жилд 17 сая хүн амиа алддаг. Зүрх судасны өвчний эмчилгээний жилийн зардал хамгийн багадаа 1 тэрбум Америк доллар. Хавдар жилд 1 сая хүн шинээр ходоод гидсний хавдартай болдог. Жилд ходоод гидсний хавдараас болж 600 мянган хүн нас бардаг. Америкийн нэгдсэн улсад энэ өвчнөд 6.5 тэрбум Америк доллар зарцуулдаг. Жил бүр хэдэн сая хүн хавдрын бусад төрлөөр өвддөг. Чихрийн шижин дэлхийн хэмжээнд 246 сая хүн энэ өвчнөөр шаналдаг. Жил бүр 174 тэрбум орчим Америк доллар эмчилгээнд зардаг. Хэд таргалалт дэлхийд жингийн нөлөөдөлтэй 2 тэрбум орчим хүн байна. Америкийн нэгдсэн улсад эрүүл мэндийн зардал жилд 93 тэрбум Америк долларт хүрдэг. Илүүдэл жингээс болж жилд хамгийн багадаа 2.6 сая хүн нас бардаг. Байгаль орчин цэвэр усны нөөцний 70%-ийг зарцуулна. Дийлэнх усны сан хамраг бохирдно. Дэлхийн ой мод сүйднэ. Дэлхийн амуу тарианы нөөцийн 43%, уурцэгний 85%-ийг зарцуулна. Дэлхийн дайн өлсгөлөнгийн гол шалтгаан. Дэлхийн долларын 80%-ийг үүсгэнэ.